Хүүхэд насны гэгэн сайхан мөрөөдөл хаврын шууд шиг нисэн ирж сэтгэл зүрхэнд минь үүрээ засах чинь юу билээ? Тэрл мөрөөдөл хүсэл нь дуу химээгч шидтэй аялуу болж хүний сэтгэлийн далайд умбан шомбон наадна. Би аавынхаа нэг тийм дүр төрөнд их дуртай. Тэгээ аав маань ингээд үсээ гоё засуулаад костюм бичиг өмсчод нэг тийм гоё инээмсэглээд талхдаг. Тэр хүн өөрөө сайхан сэтгэлтэй, өөрөө их уран бүтээлч, өөрөө дэврүүн өрнөн учраас гарч байгаа сэтгэлээс гарч байгаа бүтээл нүрэлтийн байдаг гэж би боддог. Бид хоёрын хамгийн анхны хоёр дуу маань намайг 15-тай 16-тай байхад төрж байсан түүхтэй. Уран бүтээлч багш нарт бас нэг тийм жоохон сахилгагүй, гэнэн томоогүй хүүхдүүдийн нэг цайлган инээ тэндээс бол их ол зомог олдог л байна. Дуу болгон дээр гарч байгаа тэр зан ааш, характер, үгэнд хандж байгаа хандлага, үгний цаадах хүүхдэд хүрэх утга санаанд хандж байгаа хандлага, аялгаугаар яаж дамжуулж хүрэх. Нийслэлийн 52 дугаар сургуулийн хөгжмийн багшийн жижигхэн өрөө. Нэг үе тэр л өрөөнд Монгол хүүхдүүдийн дуулах дуу зохиогдож байлаа. Нэгэн үеийн хүүхдүүд зөвхөн гал мандахын дуугаар хүмүүжиж тэр өөрөө хүүхдийн сэтгэлээр амьдарч байлаа. Маша ширтэн хайр тайван асаач бай ажиглаач замсаагүй зааж байна замж байна. Хүүхдийн зохиолч Содном Доржигын Ногоон гэрэл гэдэг дуу юу? Өөртөө заяасан бүхний хүүхдэд зориулсан уран бүтээлч бол манай Монголын хүүхдийн нэрт зохиолч Дандин цогийн Содон Доржиг юм. Содон Доржиг бол бид хоёр бол нэг нутгийн хүн, Хинтээ аймгийн хүн байгаа юм. Тэр утгаараа бид нэг удаа уулзаж 1979 онд уулзаж бид хоёр надад нэг ийм шүлэг байна гэд энэ Ногоон гэрэл гэдэг одоо ийм шүлэг өгсөн юм байна. Тэгээ одоо бол энэ Ногоон гэрэл, Цагаан шугам, одоо энэ хотын хөдөлгөөний дөрмийн биелүүлэхэд 3 гэрлийн дохойг ойлгуулахад ямар үнэтэй сайхан шилгийг надад өгч ирсэн. Тэгээ 79 он залуучуудын хэвлэлээр одоо Ногоон гэрэл гэдэг дуутайгаа галмууд хурч ирлээ гэж хэлж ирсэн. Энэ бол манай Содон Доржиг бид хоёрын маань анхны одоо уулзалтын учрал байсан. Өмнөх үеийнхэн мөр дорж байгаа ч гэсэн байгаа. За тэгээд лусан шаруугаач гэдэг юм чим дорж байдаг юм. Хүүхдэд уран бүтээлээ зориулсан алдартай сайхан уран бүтээлчд байдаг. Яг тэрний залгамж халаа болж гарч ирсэн. Ерөөсөө гал мандах хүүхдийн уран бүтээл хоёр бол нэг нэр шиг сонсогддог юм хүн байгаа. Дон яриад гэдэг дуу доо гэж юм. За би хөгжимдөө өгчихье. Яг намайг нэг төрөхөд ярьдгийг. Ээж төрөхөд имжид очсон. Тэгээд аа байхгүй. Ажил дээр. Тэгсэн ээж төрдөг. Хэдийж ир төхөр хүлээж юм болсон ч одоо имжид дээр хүлээж байгаа хүүхдээ харна гэж байсан гэдэг. Бид айлан баггүй. Тэгэхээр аа өглөө нэрсэн баг юм л да. Өглөө нэрхтээ нэг шин ингээд шинэ хүүдээ зориулаад тийм ээ. Ингээд ийм гэж тэгээд л дуу зохиол.
Тэр дуун гэхээр 100 яруу. Тэр бол яг надад зориулж одоо намайг төрөх зэрэг төрсөн гэх юм уу одоо гэргийдээ барьж байгаа хүн билээ. Одоо 78-9 оны үед хөгжмийн зохиол цогоо гэж байсан. Гал мандахын одоо яг мэрэгжлийнх нь багш гэж хэлдэг. Тэр цогоо манай хинтийд ажиллаж байгаад хинтий өмнө дэлгэр суманд ажиллаж байгаад өмнө дэлгэр сумнаас гал мандахыг авиастаа хөгжиж сонгож авч хот руу дагуулж орж ирж багшийн сургуулийн хөгжмийн ангид оруулж ингэж хөгжмийн зам руу оруулсан ийм хүн. Тэгээ гал мандахын хувьд бол хүүхдийн дууны үнэхээр одоо хаан гэж хэлэх юм уу? Монголын хөгжимд хүүхдийн дуугаар дагнсан үнэхээр хүүхдийн дуундаа бол том хөгжмийн зохиолч байсан да. 1976 оны 8 сарын 26-нд би 52 дугаар сургуулийн багш болж байлаа. Хажуу тийшээ хажмагтай, хараа жаахан муутай, хайлган цайлган сэтгэлтэй, хангас огоо шиг залгаж чийдэг шүү. Тэгэл хаяа аавхаа сургууль дээр ингээл очиоор аавч нөгөө ингээд ангиа бас миний анги Монголд байхгүй дуу хөгжмийн анги гэл ангиар их бахархна. Яг тэгэл аав тэр ангиг өөрөө санаачилж ингээд нөгөө одоо партиг ширээ болгоно ингээд дээшээ өндөрссөн тийм дуу хөгжмийн танхимтай. Тэгэл тэндээ өөр ингээд хүүхдүүд нь бужигнаал аав төгөлдөр хураа тоглоо хичээлээ зааж байна. Хүүхдүүд нь ингээд шуугилдаал ерөөсөн ингээд партн дээр гүүж хараагаал бараг аавын урд хойгоор ингээд гүүгээл аав ерөөсөө дуурахгүй аюу төвчэн штэ. Тэгжээс нь л учир зүггүй төгөлдөр хураа тоглоод дуугаа тоглоод эхэлнэ. Тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь ингээд хүссэн хүсээгүй ерөөсөө бүгд дуугаа амдаа дуулаад ингээд байрандаа суугаал ерөөсөө. Манай хүүхдүүд маш сайхан дуудагдаа. Маш сайхан дуудагдаа. Бомброо мэдээсээ. Тэгээд аав минь ингэж хэлдэг байсан. Ер нь бол ингээд дуу хөгжимд дуртай, дуу хөгжмийнхөө хичээлд их төвтэй оролцдог ийм хүүхдүүд хизээж одоо хүнд худлаа хэлдэггүй, улгай дээрэм хийдэггүй, тийм л хүүхдүүд болж төлөвшдөг гэдэг. Хүүхдийн нас бие сэтгхүйд яг тохирсон бүтээлийг хийдэг. Сургууль дээрээ багаангийн хүүхдүүдийн дунд бие-биегээд хамтлаг байгуулсан ба дунд насныханд нас оддын дуулал, алхаагийнханд нарны дуулал гэж хамтлагуудыг байгуулсан. Яг тэгээд нас насанд тохирсон хөөрхөн уран бүтээлүүдийг хийдэг. Аавын зохиосон дуулууд бол мундаг гайхамшигтай гэдгээс нь биш. Би өнөөдөр ингээд судлах маягаар тийм ээ. Ер нь ингээд хөгжмийн хүмүүст дааш найруулж тэр утгаар ингээд хараад үзэхэд ингээд задлаад ноод бүх ингээд аялгын гараад үзэж байгаа юм л да. Тэгэхэд ерөөсөө л дэндүү аялгуулгагүй юм байж. Ерөөсөө л тэр хүн тэр чигээр аялахгүй байж. Ягаад гэвэл дууны үгэн дээр ажиллаж байгаа, дууны бүтц дээр ажиллаж байгаа. Ерөөсөө л дуу гэдэг чинь өөрөө дуулах л гэсэн. Хүн дуулаад, хүн дуулахад эвтэйхэн дуулчдаг, үгэн цээжлэгчдэг, хүн сонсоод дуушгал байна.
аав ээж хоёр маань 4 сайхан хүүхэд төрүүлж өсгсөн. За яг харамсалтай эрэгч маань ингээд 18 настайдаа өнгөрчихсөн. Тэгээд би яг одоо дээр нэг ахтай, доороо эрэхтэй дүүтэйгээ бид гурав байдаг. Бүгдээр ажил төрлөө хийгээд ингээд явж байна. Бид нар хүүхдүүд нь толсон хань ингээд буруу хэрэг хийгээл тулгаа бит хоёр манай баг дүү бит хоёр айгүйх ингээд буруу хэрэг энэ хоёлаас эхлэх готгаар ээж зэмлэн. Аа бол ерөөсө дуурахгүй шүү дээ. Дугаалгаад ямар сандаа ээж үгүй чи одоо хүүхдүүдтэй үг хэлэлтэй би л цагнаад ах юм гээл тэгэхээр аа дугаал ээж нь. Тэг ер нь тийм хүүхдүүдтэй тэгэж ер нь би аавгаа бодоод тахад өөрөө тийм их зөөлөн хүнд ер нь ширүүн үг хэлэхгүй шүү. Одоо өдөө олон жил ээжтэй минь амьдрахтаа ээж ярьдгийн. Миний өгшин бол намайг ер нь нэг удаа замдарч үзээгүй. Одоо нэг удаа муухай харж үзээгүй. Та нарын ч гэсэн яг л тэгэж өсгсөн гэд бид нар ч гэсэн тэрийг мэднэ л дээ. Тэглээгээд ааваасаа бас их имээ. Одоо ингээд бодоод ахад манай өөрөө хин нэг ингэж өөрсөд тулгаж хаарддаггүй. Чи тийм хүний хүүхд бол тийм хүүхд болох ёстой ч гэдэг юм уу тийм ээ. Ийм байсан бол ийм байх ёстой. Энийг л заавал хийх ёстой гэж нэг тулгаж хаарддаг. Ер нь намайг хизээш хөгжмийн хүн болгоё, урлагийн хүн болгоё гэж хэлдэггүй байсан, ярьдаггүй байсан. Минийх өөрөө шийдэх ёстой. Өөрөө л ярих ёстой, хийх ёстой, бүтээх ёстой. Яг тэгвэл чиний зорьсон, хүссэн зүйл ч юм бол чи өөрөө л энийг хариуцлах хүлээх учраас чи энийг хийх ёстой. Өөрөө л мэдэх ёстой. Тэгээд ингээд бодоод ахад ерөөсөө намайг тэгж чиглүүлээгүй мөртлөө ерөөсөө л энэ амьдрал өөрөө ингээд уур амьсгал өөрөө л ерөөсөө намайг бэлдээд байсан. Хажууд л өөрөө тэр хүн өөрөө л өөрийнхөө юмыг хийгээд байдаг. Ажил уран бүтээл нь амьдрал нь л ерөөсөө ажил нь болчихсон. Тэгээд ерөөсөө ингээд үргэлжлээд ингээд явахад ерөөсөө амьдрал нь маш асар том сургууль нь байж байгаа юм л дээрс. Орчны бүрдүүлээд өгчдөг. Хит хитэн хүүхдийн дууг нь аавга зохиосон дууг нь дуулж исэн. Яг би бол яг өөрийнхөө үеийн одоо энэ залуучуудын бас нэг төлөөлөл болоод бас л аавхаа ингээд дууг дуулж өссөн л нэг хүүхд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг миний үеийнхэн бол бас бүгд ер манай аавын дууг дандаа дуулдаг. Тэгээд сонсож өсөж хүмүүжсэн. 1970 оны дунд үеэс өнөө хүртэл гал мандахын дууг дуулж хүмүүжээгүй хүүхэд байхгүй гэхэд болно. Ингээд утгад тэр зөвхөн 52 дугаар сургуулийн хөгжмийн багш биш, Монгол хүүхэд бүрийн багш нь байж. Би 1982 онд гал мандах багштайгаа танилцчихсан. Тэгэхэд би дөнгөж 6 дугаар ангид байсан. Тухайн үед хүүхэд байсан балчирж явах охин байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэг, ангийнхаа урлагийн үзлэгт гитар тоглоод оролцдог байсан. 52 дугаар сургуулийнхаа жижигхэн бяцхан өрөөнд одоо хүн болго мэддэг юм да. Манай сургуулийнхан үеийн сурагчид маань бүгдээрээ л мэддэг. Буланд байдаг бяцхан өрөөнд намайг дуудсан. Хүүхдийн чинь тэр хөөрхөн гинэн сайлган сэтгэлээрээ Google яваад очсон. Ингээ нарны дуул хамтлагийн 3 дахь үе болж орж ирж дуучин Хоролсронгуан охин манай оюун эрдэнэ. Тэгээд би ингээд бид нар хамтдаа нарын дуул хамтлагийн одоо дуучин гэж хэлэх юм да. Тухай дуучил гэж хэлдэг байсан. Ингээд дуучин болсон. За би Овсамгийн 10 жилд багш байлаа. Багш нар бидний хувьд бол пиано хүн сонирм бол их сайхан сонирм. Би бас нэг хүүхдийн шүлэг энэ төр оролдмоор болдог болохоор тэнд шүлгээ өсдөг байлаа. Нэг удаа нэг буруу гэд шүлэг нэрийн сонд гарсан юм аа миний. Ноорхоо тэрхийшээ олуулдаг нэрний буруу, номрахаар анилдаг нүдний буруу, буруу өхнөө бусдад оноогаад бултаж гарч болдог болов энэ тэргээд нэг тиймэрхүү шүлэг хэрхүү юм бичээд хүүхдийн пиано хүн сонд бичсэн явуулсан. Тэр маань хэвлэгдлээ. Тэгээд бажилчин тэр арай дуугаар дуулагч шүү.
52 дугаар сургуулийн багш гээд нэг жоохон банд дуулаад энэ хөгжмийн багш галмаантах навчир дуулуулж байгаа. Тэгээд тэндээс жоохон урам ороод яанда би гээд бас нэг шүлэг нэг шинхэн хичээл авсахаар багш ширтээд над руу ажаад байх юм. Ширээн доогор шургадаг юм билүү? Шилээ маажаад босдог юм билүү? Яанда би асуул юу гэж хэлэндээ би гээд бас нэг ийм шүлэг энтрэвчэд хүүхдийн пианорын сонд явуулчлаа. Тэгээ хотод ирээд энэ багшийн дээд сургууль дээр би бас шалгалт шүлэг өгөөд оюун бодрох гээд манай хүүхдийн орон зохиол ордог багштайгаа уулзсан чинь оюун бодрох багш галмандах чиний тэр яанда би аялаад амдаа аялаа явуулсан тэр удахгүй гаргачих байхаа гээд тэгдэв. Тэгээ би галмандах багштай нөгөө би хөдөөний багш ахгүй тэгээ галмандах гэдэг багш нь хотын багштай нөгөө уулзах юмсан. Миний тэр буруу ая хийцээ одоо тэр яанда аялал явж яаж уулзах вэ гээд нэг л их том хөгжмийн зохиолчтой би уулзгаасаа хайсан оюун бодрох зүгээр очиод уулзчих. Тэгэхээр би бас нэг хичээл энэ тэрэ шалгаж шүүлгөх гээд уулзах чадлагүй басаар ягаад тэгээ буцаа явчихсан. Ших минь яавда онцож чидэ давтах минь яавда одоо багш минь асуугээд байна онцож над руу хараад байх шиг байна ай яанда би сүүлд хотод ирсэн хойно би тэр танилцсан. Тэгэл одоо нэлээд уран бүтээлийн андууд болсон. Дараа нь би телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн редакцид ороод хүүхдийн олон нэвтрүүлэг бид нэ хамтарч хийлээ. Данчиг цагаа хитрүү жөрөгч яанда. Даадгур хэд би хосон ирдэг болохоор дахиад хоёр гэдгийг авах байхдаа. Хүүхдэд дууга зориулахдаа зүгээр нэг зориулчихгүй энэ дуунууд нь бол ая аялганы хувьд бол хүүхдийн хоолойны одоо багтаамжид япоолсон хүүхдийн ямар гэдэг тэр хэмжээнд нь тохирсон хүүхдэд их гоё дууралттай хийдэг, эвтэйхэн хийдэг дуулахад тэгээд аялгуу их сайтай амархан тогтоогддог хүүхдүүдэд хийсэн бүтээлүүд нь зүгээр нэг хин нэгний шүлгэн дээр биш энэ сургамжтай одоо тийм сайхан дуунууд байдгийг. Нэгэн удаа ардын уран зохиолч Балжирын догмод галмантхаа чи улсын наадамд уралдах хурдан хүлгээ сумын наадамд уяад байх юм гэхэд хүүхдийн уран бүтээлийг та нар жижигхэн гэх гээд байна уу? Тийм биш шүү. Харин ч хамгийн том нь гэж хэлж байж үлээ. Дуу гэдэг бүтцээсээ гараад их орчинлог гэх юм уу найруулгадаг. Үгэндээ авцалж байгаа. Хүүхдийн үгийг хэлэх ямар эвтэйхэн аялгуугаар хэлэх вэ? Яаж хүн тэр хүүхдэд хүрж байна? Чихэр гэдэг үгийг чихэр шиг л үү? Багш маа нэг өдөр надад багш нь охиндоо 16 нас гэж дууг зохиож өгсөн. Гэхдээ энэ одоо Монголын радиогоос хүүхдийн дууны юм уралдаан зарлж байна. Энэ уралдаанд энэ дуугаар оролцсноо гэж хэлсэн. Ингээ 16 нас дууг би багштайгаа хоёулаа бэлтгэл хийлээ. Багш маань баян хөгжимтэй, төвлөрөөр хөгжимтэй хүүхдийн дууны энэ тэмцээнд Монголын радиод ирж хаян хэрвээ багш нар ирж бичүүлжээ л да. Зургаа болтол дуугаан бичүүлээд тэр үед дууг дахин дуулна гэдэг дундаас нь дуулчихад бадгаа бүгдийн нийтэд нь биччихээ дуулна гэсэн ойлголт бол байдаггүй. Хэрвээ л алдах юм бол дахиад эхнээс нь дуугаа дуулна. Ингээд тэр 16 нас гэдэг дууг би одоо бараг л уйлан дуулан байж хүүхэд учраас яаж дуулахаа сайн мэдэхгүй бичлэгийн студид орж үзээгүй. Хаяар багч маань бас нэлээ хатуухан чанга хүнд ингээд дуул гэж намайг ингэн тэгээд дуугаан их олон цагаар дуулж иж бичүүлж ийсэн.
76 нас гэдэг дуу маань тэргүүн байранд нь ороод ингээ Монголын радиогийн алтан фонд нөлөөлөх ийм эрхийг авч ирсэн. Би ер нь аавгаа хамгийн их дагаж авдаг гэсэн охин шүү. Ер нь их багасаа ер нь ингээд хүн чинь ингээ хүүхдүүдээс нэг хүүхдийн бас ихтгэлгүй дагуулаа яваад байдаг шүү. Ягаад ч юм би ер нь аавгаа бас их эрх охин л доо. Тэгэл ерөөсө хизээний л аавыг дагаал ингээл явж байдаг. Нэг удаа миний охин хоёлаа телевиз ороод нэг шинэ хүүхдийн нэвтрүүлгийн дуу аав нь бичсэн. Миний охин дуулчих уу гэд намайг тэгсэн. Тэгээ би ч яахт нэг 6 дугаар ингээд жоох хүүхдэмчөө тгий аваа гэл. Тэгэл аавыг дагаад битгаар телевизийн автобусанд цугаад телевизээр ирж ирсэн би их сандын. Тэгээ аав автобус дотор явж байхдаа надаа минийх үгийг ингээд цээжилж автобус дотор битээр үгийг ингэж цээжилж тогтоож явж байгаад тэгээ телевиз дээр ирэнгутлаа хөгжмөө сонсоод аяад сонсоод тэгээ тэр дуу дуулж байсан. Тэр тухайн үед Азийн нахаа гэдэг нэг хүүхдийн нэвтрүүлэг гарч ирсэн. Яг хүүхдүүдэд зориулсан. Тэн дээр тэгээ тэр дууны нэвтрүүлгийн дуу надаар дуулуулж байсан. Нэг юм номон дээр хүүхдүүдийн тухай бичигтэй одоо яг бидний нэрийг оруулсан дараа нь үзүүлжсэн байхгүй юу. Жишээ нь Тунгалгын дээс, Батуулгын бөмбөг одоо тэрнийг ингээл дөрвөн хүүхдийнхээ нэрийг оруулаад бичсэн. Тэдний бид дөрвөн яг ингээд хүүхдүүдийн л яг насны онцлог тоглоомынхын нэрийг оролцуулаад бичсэн. Тэгээд бид нар хараа нэг хүүхдээсэн болохоор баярлаад миний нэрийг оруулчих, аав миний нэрийг оруулчих тэгэл бүгдээрээ баярлж байсан. Дөрвөн хүүхдээ зориулж хийж ийсэн. Тэгээд аавгаа би санаад бага байсан да. Тэр уран бүтээлийн тайлбар нуулзаар бид дөрвөн хүүхд гэж дуулаад. Одоо яг л яхаар уран бүтээл одоо ингээд нүдэнд нь харагч уран бүтээл хүний нүдэнд тийм ээ. Дөрвөн хүүхд нь харагч хамгийн том нь тэмээ байх нь тийм ээ. Дунд хүн маань мор байх нь, бага хүн маань ямаа байх нь, бага хүн маань хонь байх нь ч гэдэг юм уу тийм ээ. Хөгжмийн зохиолч маань 50 гаруй ухаан наслахтаа зөвхөн хүүхдэд зориулсан дуу хөгжим 500 гаруйг бүтээсэн байдаг. Бага насаа хайрлаж явна. Өрөөнд тагтаа орж ирлээ. Бөөн баяр. Могжоохон даахтаа жогжоохон хүү. Үерхэл чамаагаа нандагнан. Сурагчийн жилүүд 100 ерөөл дэлхий дүүрэн багнас. Дэгээ төмөршиг хоёрын тоо. 10 гэж юу вэ? Буруу. Бусдын буруу. Тороогоод үлдсэн ээж, аав ээж хоёр минь бага насаа хайрлаж яваарай. Сансрын нисгэж хүүхэд байлаа гэх зэргээр түүний уран бүтээл Монголын хүүхдийн дууны урын сан мэлтэлцүүлэн дүүрэгдэг. Үнэхээр гал мандахын бүтээлгүйгээр хүүхдийн дууны тухай ярих боломжгүй юм. Бид нар одоо нэг тийм оюун далаа гэдэг хүүхдийн ардын ам зохиолоос идүүлсэн хүүхдийн уран зохиолын нэг тийм нэвтрүүлэг гаргаад тэндээ бас нэг тийм үлгэрийн бороо гэдэг нэг дуу хийх гээд тэгэл хамгийн түрүүн гал руу уцтлаа нэг ийм нэвтрүүлэг явж байгаа. Энд ямар швай байвал ямар үг байвал таарах уу гэсэн ийм ирсгүй байвал зүгээр байна гээд. Тэгээ гал мандхан бас өөрөө их үг яан их нямбаа бичин дууныхаа шүлгийг ингэж миний бичснээс өөрөө бичиж яваад нотлоо дэвсгэрлээд тэгээд хадгалаад ингээл нэг хувийг ингэж өгөөл нэх гой тэгэл маргааш нэрхтээ дуулах хүүхдтэйгээ хамт хүрээд ирнэ. Тэгэл одоо дуулуулаад ингээл бичүүлээл
ноотоо гэл ингээл их нямба харахад нэг тийм салан полон юм шиг мөртлөө их хүнд сэтгэл ойрхон юм хүн байдаг. Галмандх бол хүнийг нэг тийм даргад цэрэгч гэдэггүй, энгийн одоо хүнч гэдэггүй, малчин хүнтэй бол малчин хүнтэй, одоо ажилчин хүнтэй бол ажилчин хүнтэй, захирал хүнтэй гэхгүй ерөөсөө нэг тийм эгэл жирийн их дотн харьцаатай тийм хүн байдаг байсан. Насаараа хүүхдийн инээдхөөр цангилсан сургуулийн анги танхимд амьдарсан шигэ хүүхдэд зүрх сэтгэл авьяас чадвараа зориулсан эглэнгийн уран бүтээлч байсан. Хүүхэд шиг сэтгэлтэй хүнээс хүүхдийн уран бүтээл төрдөг хүчилтэй гэдгийг мөр зэрэгцэн ажиллаж байсан уран бүтээлч нөхд нь дурсан ярьдаг. Өөрөө яг хүүхэд шиг тийм сайхан сэтгэлтэй эгэл даруухан хүн. Хүүхд чиглэлээс бид хүүхдийг ямараар төсөөлдөг вүлээ тийм зан чанар бол галмантхад байсан. Гинэн цайлган сэтгэлтэй, их хөөрхөн ааштай, их итгэмтгий, хамгийн гол их мөрөөдмтгий, их гоё мөрөөдөлтэй. Жишээлбэл хэрвээ би шийдтэн бол хэрвээ би шийдтэн байсан бол их бол модтой чихрээгээ хүүхдүүдэд тараагаад өгөндөж гэдэг юм уу. Эсвэл чихэр жимс шоколадаар хийсэн байшин барьсан бол гэл ингээд хөөрхөн тэгэл ингээд хүүхдүүдтэйгээ аяллаар явсан ч гэсэн тэрийгээ гоё нэр өгнө. Цэнхэр аялал гэд нэрлэчихсэн. Тэгэл хүүхдүүдээ одоо ингээл жишээ нь бороо орлоо гэхэд цагаан самнаар бороо орвол ямар вэ? Бүгдээрээ тэр яг тэр дуу чимээг нь үзүүлээ гэл ингээл хөрхэн алган малгын ташуулаад тийм ээ. Хүүхдтэй хизээж тэгж хатуу ширүүн ч юм уу юм ингэж тийг ингэж зааж хэлэхгүй хэрнээ яг л ерөөсөө тэдний насны онцлогтод тохирцсон яг тэр арга барилаар нь хүүхдүүдтэй сайхан ажилтдаг байсан. Тангадын галсангуан аав ээж гэдэг дөхөн болгон мэднэ. Хөгжмийн зохиол шарваан зохиосноор хүмүүсүүд илүү их мэддэг. Тухайн үед 1980-ад оны 84 онд би аав ээж гэдэг дуг ятах хөгжмөнтэй хайртай гэхдээ хайчаар тавлуулаагүй аав минь гэдэг энэ дуг дуулж ирсэн. Ингээд бит хоёрын хамгийн анхны хоёр дуу маань намайг 15-тай 16-тай байхад төрж байсан түүхтэй.
Ингээд энэ хоёр дуугаар маань тухайн үеийн 80-ад оны сургууль сурж байсан сурагчид за тэр үеийн тэгэл олон одоо хүмүүсүүд энэ дуугаар минь одоо дамжуулж мэддэг болсон. Тэгэхээр Галмаан тухайш бол хүүхдийн дууны нэрт мастер Монголын хүүхдийн дуунд тэр тусмаа хүүхдүүд дуун дуртай болгоход хамгийн хүнтэй хувь нэмэр оруулсан ийм гайхам сайхан бахархам сайхан авьяастай ийм өгөөмөр сэтгэлтэй ийм сайхан хүн байсан л та багш маань. Тэгээ ганцхан бич шавны шиг олон шавыг төрүүлж ирсэн гэдгийг магадгүй тэр үеийн олон үзэгчд сонсогчд маань бас мэдж байгаа. Бидний үеийнхэн бол бүгд мэддэг миний багш шиг. Ер нь бол багшаар маш олон дуу зохиодог л доо. Тэгээд багшид хүмүүс нэг шүлгээ бариад ирдэг энэ дуунд аялгаа хийгээд өгөөч гэд. Тэгээд багш маань тэр олон дуу болгоныг надаар дуулуулсан. Монгол улсын хүний гавьяа тэмч доктор профессор Бүрүүж авын шүлэг одоо зохиол зохиолоо гэдэг дуу 2005 онд багш маань зохиож багш маань аялгаа хийж надаар дуулуулж ирсэн. Тэгээд энэ дуугаараа дамжуулж би одоо эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль гэсэн том сургуулийн одоо босгыг алхаж одоо нүүр амны хэмжээ гэдэг мэргэжлийг эзэмших гэж байгаадаа туйл их баяртай байдаг. Энэ бол зөвхөн одоо миний багшийн ач буян. Би бас их хацтай 2001 онд би анх 52 дугаар сургууль дээр ирэхэд Галмаан тогч намайг өгтөж авч ирсэн. Тэгэд их сайхан сэтгэлтэй, их хүнлэг инэрэнгүй миний аав шиг хүн байсан юм аа. Тэгээд багштайгаа нэгээд 9 сарын 1-ний хонхны баярын өдрүүдэд арга хэмжээнүүдийг зохиодог. Тэгээд арга хэмжээнүүд зохиоход хамгийн багш минь ирсэн хүн болгонтой гар бариад за баярын мэнд хүргээгээд маш хадлуунланаар хүн сурагчид болон багш нарыг хүлээж авдаг маш тийм сайхан хүн байсан юм аа. Ямар нэгэн тэмцээн уралдаан болоход ерөөсө шууд хөтөлбөрийн зохиогоол, аяын зохиогоол тэмцээн уралдаанд орчдөг. Тэгээ бид нар маш их амжилттай оролцдог байсан. Амархан юм шимүртэй адармаатай хүүхдийн хөгжмийн одоо бүтээлд бол энэ хүний орон зай бол маш том юм аа. Энэ л хязгаарч бүдгэрэхгүй энэ хүүхдүүдийн хүсэж мөрөөдөжсэн дуунууд бүгд юм нь л одоо ингээд үе дамжаад хэдэн зуунаар жандрах байх гэж би боддог. Одоо тэгэл шилмэл нэг өдөлтийн дуу гэл байдаг. Ахаад ангидаа суухгүй, тууз чин дахиад эцгэн дээр чинь урахгүй энэ төргээл нэг дуу зохиосон. Тэрийг нь болохоор нэг хэсэг яг хүүхдүүдийн дуугнихтай тийм одоо хаслын юм шиг дуу зохиолоо гэл нэг хэсэг бас 20 ч юм уу тийм гарчил байсан. Гэхдээ хинч хорьсон тэр үл тэгэл олон дэлгэрэл явчихна.
хийсэн зүйлүүдийг ингээд ийм хавцсанд одоо ингээд би бэлтгэхэд үүнийгээ ингээд сар өдөртөө сонин өөрөө ингээд сонныхоо толгойтой ингээд одоо хадгалдаг. Энэ бол одоо ийм маш юм олон одоо барыг телевизийн хөтөлбөр дээр ингээд одоо ингээд орж исэн зүйлүүч байх жишээний ингээд одоо энэ хүн ер нь юу хийж явсан, ямар хөө янзын нөхөр юм бэ гэхэд одоо миний нэг хэдэн хавцнуудыг харахад бол ер нь бараг бүгд одоо ойлгогдно. Одоо өөрийнхөө хийсэн дуунууд ингээд бүхтэй аятай ингээд хадгалдаг. Энэ бол одоо хожим хойно харсан ч гэсэн хүн аль юу ямар дуу үлдээ үг нь хаана байна, аян нь хаана байна, нот нь хаана байна гэж асуухад бол одоо бэлэн ингээд гарын хаалган гэж байж идэх шээ. Сургууль дээр бид нар баг өглөөний заримдаа 4-5 хүртэл бэлтгэл хийх үе зөндөө байдаг байсан. Хамтлагийнхаа дуу гаргахын тухайд. Тэгээ шөнө 12 цагт бид нар заримдаа хичээл таарна. Багш маань Яармагт амьдардаг. Одоогоор Мята онгоцны буудлын тийшээ нисэгт багш маань амьдардаг. Манайх яг зам дагуу цагаан хаалганы наам 19-р хороололд амьдардаг байсан. Тэгээ хамгийн сүүл багш бүх хүүхдүүдийн гэрт нь хөргөж өгдөг байсан л да. Тэгээ хамгийн сүүлд намайг хөргөж өгөн. Тэгээ намайг хөргөж өчөөд өөрөө цаашаага автобус зогссон байдаг байсан. Ингээ багш маань алхаад гэртээ харьдаг байсан. Тэгээл өглөө маргааш дахиад эртлэн босоод бидний төлөө энэ дуу хуурыг энэ сайхан дуунуудыг хүүхдүүдэд зааж өхийн төлөө ирдэг байсан. Ардын уран зохиолч соёлын гавь зүтгэлтэн төрийн шагналт Баогийн лав сүрэнгийн шүлгээр хатан цэцэг гэдэг нэг шинэ дуу хийгээд байгаа. Энэ дууг дуучин буян жаргал дуулна. Энэ хатан цэцэг гэдэг дууны шүлгийг бичгтээ лавсрын зохиолч охиндоо зориулсан юм байна лээ. Охин нь бол одоо том байх л та. Би бас ая бичгтээ өөрийнхөө одоо сэтгүүлч охин, миний охин тунгалах охиндоо зориулж ингээд үг зохиосон хүн ч ая зохиосон хүн ч бас ингээд хоёулаа октоодоо зориулаад ер нь эмэгтэй хүний одоо учир утга юу юм, эмэгтэй хүнийг одоо хүндлэх, октоодоо хүндлэх энэ сэдвээр бас гүн ухааны аястай юм нэг доо хийсэн. Зөвхөн би энэ ганц бадаг аялаад үзье та. Тэр нийтийн дууны урын санд гэртээ ирлээ. Насны хайр, аав ээж хоёр минь, алтан нар, гангар цагаан сутай, цэцгэн төрсөн эрвэхээ зэрэг 100 гаруй бүтээл үлдээжээ. Энэ гэртээ ирлээд энэ одоо яг гар хүчмэл нь би энэ бол одоо их нандин болж үлдэх ёстой. Яг өөрөө бичсэн энэ 1999 он гэж байна. Дээд анцангээ ил гал мандах дуучингээ гавьяат эрдэнэсэл гээд тэгээ ингээд өөрийнхөө гараар нотлоод нотны цаас 99 онд бас хор байсан байж тээ. Тэгээ ингээд 3 бадаг шүлэгтэй ийм нотыг одоо Дөрийн театрт авчирч өгч байсан юм аа.
Тэгээ хайр гэрэлцэн ханиа дуусаар халууд өгсөн гэртээ ирлээ. Холын холоос санан сансаар хоног тоолон яарсаар ирлээ гэж. Тэгээ ийм сайхан бүтээл болсон юм аа. Тэгээ одоо өнөө хүртэл нь бол намайг одоо өргөдсөн, залгдсан, дууссан газар болгонд энийгээ дуулаач гэдэг. Тэгэхээр лав 15 жилийн настай бүтээл хийжээ энэ хүн. Цаашдаа одоо хэдэн жил энэ бүтээл амьдрахыг одоо цаг хугацаа мэдэх бах. Түрүүд одоо мэрэгжлийн дуучин гэдэг тийм тодтолтойгоор төгсөж ирж байсан л да. 7 жил дуулаачин сургууль төгсөөд. Тэгээ багшд би хэлжсэн багшаа би дандаа хүүхдийн дуунууд дууллаа. Та одоо том хүмүүст зориулсан дуу зохиож өгөхгүй мүү гэдэг багшд хэлжсэн. Тэгээ Хүрлээ ах маань нэг өдөр намайг дууддаг. Чи ариунаа нэг дууны үг бэлэн болцсон шүү чи нэг ирээд сонсоод таач гэд. Ингээд очисон чи мартахгүй гэдэг дууны үг байсан. Тэгээ энэ аяа хэлэх үг гэлээ л. Тэгсэн чинь Хүрлээ ах галманд хогшаар хэлгүүч юм байна. Галаа багш нь томчуудын дуу юу н хийж байгаагүй шүү дээ. Тэгээ Хүрлээ ах галаа багшд хэлсэн чинь галаа багш нэг л том жиргүүхэн хандсан. За биечтэй зохиож чадах болов гэд. Тэгээд Хүрлаатар яруу найрагч маань галаа багшд үгээ өгөөд явуулсан юм билээ уулзаад. Тэгээд тун одолгүй галаа багш дууны аяыг зохиосон. Чин өнөөдөр би гэхэд найрал хөгжмийн 40 гаруй бүтээл бичлээ. Том хэлбэрийн бүжиг жүжиг нэг бүжиг жүжиг бичлээ, 2 киноны хөгжимч бичлээ. Гал шалдар болдор дуу муугаал юм явж байл. Ер нь яг энэ өөр юу хэлэх гэдэг зүгээр том хэлбэрийн зүйлүүдээр ажиллаж үзлээ. Тэгэхэд өнөөдөр ингээл яг хүүхдийн дуу барьж аваа ч юм уу тийм ээ. Хүүхдэд зориулсан нэг бүжиг жүжигч гэдэг юм уу? Хүүхдэд зориулсан нэг 3 бадаг дуу хийчихээ гэдэгт л бас хэцүү шүү. Хэцүү шүү. Би аавынхаа нэг тийм дүр төрөнд их дуртай. Аав маань ингээд багш хүн учраас дандаа гоё нөгөө костюм бижак өмсөн багш хүн учраас ангиа зүүн. Тэгээ аав маань ингээд үсээ гоё засуулаад костюм бижак өмсчөөд нэг тийм гоё инээмсэглээд талхдаг. Тэгээ тэр дүр төрхийг би ингээд аавгаа хараад айгу баярлдаг. Манай аав гоё нүдэнд харагдаал бодогдоол ер нь одоо эмэгтэй хүүхдийн хувьд аавгаа нэг тийм миний аав чинь тийм сайхан хүн шүү гэсэн бодол одоо төрдөг. Тэгэхээр би хүүхдүүдэд хэлдэг, эртний нэгэн сургаал байдаг. Дууны сайхан ихшгэнд уян хүн уйлж, усны шууд гангаж, тал нутаг алмаарч тансаг хангай мэдмэрдэг байжээ гэсэн ийм сайхан сургаал байдаг. Дуу хөгжмийн багш нар маань дуу хөгжмийн хичээл маань улам өөдрөг сайн сайхан байхыг одоо би дандаа бэлэгдэж бодож явдаг юм аа. Хүний хөдөлмөрт дуртай болох, ажилд дуртай болгоход багш маань энэ суурийг багаас нь тавьж өгч ирсэн юм байна. Юмд чин сэтгэлтэйгээр хандаж, альва юмд ингэ шударгуу үнэн байх энэ одоо зүйлийг биднэрт үнэхээр үнэт зүйлийг биднэрт үнэндээ багш маань суулгаж өгсөн юм байна.
амархан юм шимүртэй адармаатай хүүхдийн хөгжмийн одоо бүтээлд бол энэ хүний орон зайвал маш том юм аа. Энэ л хязгаарч бүдгэрхгүй энэ хүүхдүүдийн хүсэж мөрөөдөж исэн дуунууд бүгд юм нь л одоо ингээд үе дамжаад хэдэн зуунаар жамдрах байх гэж би боддог. Тэр олон сайхан аавын маань тэр гайхалтай аялгаутай яг хүүхдэд зориулсан дуунуудыг өнөөдөр Монголын хүүхдүүд маань битгий мартаасай. Багш нар маань ч гэсэн тэрийг сайхан зааж сургаад дуулуулж байгаасай гэсэн бодол надад их төрдөг. Яагаад ингэж олон 10 жилээр ингэж хүнд ингэж үлдээд байгаа юм? Хүмүүс яагаад тэрийг аялаад байгаа юм? Хүүхдээ харахаар тэр дуу яагаад санаанд ороод байгаа юм? Үлээсэн шаар хөөрөхөд яагаад тэр дуу мэдрэгдээд байгаа юм? Тэр мэдрэмжийг тэр амархан зүйлийг бүтээгд маш хэцүү болж байна. Намайг хүүхэд наснд хүргэж өгдөг тийм галт тэрэг байх юм бол би тэр галт тэрэгэн суун. Тэгвэл энэ одоо 30 жилийн турш би энэ галт тэрэгэн суулаа шүү дээ. Тэгвэл одоо энэ дээр би дахиад мөнхөд суун. Би тэр галт тэрэгэн суусаар байгаа гэх өндөр насыг зоогдох баг. Тэгэхээр хэрвээ би тэр галт тэрэгэн суух юм бол ерөөсөө шууд 4-р ангид ормоор байна. 4 юм уу 5-р ангид орно. Тэр үед бол өстой хамгийн одоо өөдрөг сайхан гигэн хамгийн гоё цоглог хөвгөлтэй дуунуудыг дуулнаа л гэж бодож тэр галт тэрэгэн суув. Могжоохон даахтай, жогжоохон хүүгийн хүсэл мөрөөдөг, урьхан цэнхэр хавраар жигүүрлэл гэж удалгүй хүүхэд насны галт тэрэг мөрөөдөнхөн дуулна. Хөх Монголын тэнгэр дор гал мандхийн хөгжим ихшгэлсээр